table гэж юу гэдэг таавэ гэхээр за энэ талаар юм тодорхойлт бол байгаа. За lookup table гэдэг нь болохоор юм хэсэг юм мэдээ тийм үү те дата гол хэлж байгаа. За тэгэхээр энэ мэдээний нэг хэсэг бүлэг мэдээний одоо юм өгөгдлийг хэлж байгаа ашиглаж байгаа. За тэр эдгээр энэ өгөгдлүүд нь болохоор юу илэрхийлэх вэ гэхээр энэ оролтын мэдээг гаралтын мэдээ маягаар тийм үү те буулгасан ийм зүйл бол байгаа гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ чинь болохоор яг үхээр эхний ээлжинд ер нь та юу ойлгох вэ гэхээр анхны үндсэн одоо жишээлбэл мэдээний өгөгдлүүд маань байлаа гэж бодоход за ингээл тухайн мэдээ маань олон төрлийн хэмжигтүүнүүдийг бол агуулсан байна. Тэгэхээр энэ чинь ингээд харахад энэ аль нэг өгөгдөл температур, хур тундас одоо өөр юу гэдгийг агарын чигшил тийм ээ за тэгээд салхины хурд гэх мэт за эдгээр хэмжигтүүнүүдийн маань утга маань өөр хоорондоос яг өгдсөн мэдээнээс нь бид нар харж байгаа. За энэ температур маань нэг юм тэдэс тэдийн хооронд өмнө нь Гардас буюу Границ гэж ярьсан хооронд байт юм байна гэдэг ч юм уу. Техникийн ээлжин температурын өгөгдлийн одоо өөрчлөгдөх хязгаарын утга тийм ээ энэ хур тундасны мөн өөрчлөгдөх хязгаарын утга за энэ чигшлийн мөн хязгаарын утга. Тэгэхээр энэ одоо жишээлбэл Монгол орны хувьд хасах төчөөс нэмэгдэж хур тундасны хувьд болохоор 0-оос за 300 за энэ чигшлийн хувьд болохоор за энийг харьцангуй чигшил гэж бодъё процентоор. Тэгэхээр за нэг 0-оос 0 гэх нь яг байгаль дээр 0 байх нь ховор. За 20-оос 100 гэх мэт. За иймэрхүү маягаар ингээд байлаа гэж бодоход за тэгэд эдгээр болгоно нь болохоор ийм одоо математик функцүүдийг бол гаргаж авна гэсэн үгнээс нь эдгээрийн хязгаарынхын нэгэн тотгуудын ингээд өгдөд авцсан байхад энэ нөхцөлийг бид нар ашиглаад энэ үснэгтээсээ эргүүлээд за ер нь бол температур бол энэс энэний хооронд байдаг юм шүү. Хэрвээ энд бидэнд мэдээ байхгүй байлаа гэхэд температурын утгуудын мэдээ өгөгдөл маань байхгүй тохиолдолд эдгээр мэдээнүүдийн маань утгуудыг харахтаа за энэ хасах төчөөс нэмэгдэчийн хооронд байх ёстой гэх мэт эдгээр утгуудыг бол ашиглах хэрэгтэй болно гэсэн оронд нь. За гэхдээ энд нэг зүйл байгаа, нэмэх зүйл. Эдгээр зүйл нь болохоор ийм тодорхой нэг ийм бусад хэмжигтүүнүүдээс хамаарсан маягаар байна. Энийг болохоор нэг усны ингээд нөхцөлт маягаар хийсэн байдаг. За тэр дараагийн юм дээр ингээд яхад аянд ойлгох байх гэж бодож байна. За тэгэхээр нэгэнт байгаа мэдэн дээрээс үндэслээд ийм үснэгтээ бид нэр ингээд гаргаад авчиж байгаа бол энэ үснэгт тийм ээ энэ үснэгтээ ашиглаад энэ мэдээгээ цорхыг бол нөхөх боломжтой гэсэн үг. Нэгсний хоёр алхмыг хийх шаардлагатай зүйлээ гэсэн lookup table үснэгтийн арга маань. Эхний ээлжинд болохоор бид нар үснэгтээ боловсруулах хэрэгтэй. Үснэгтээ нэгдэн үснэгтээ
хангалттай бий болох ёстой. За хоёрт нь тухайн үгснэгтэй боллоо, хангалттай сайн боллоо гэсэн тохиолдолд энэ үгснэгтэй ашиглаад энэ байхгүй буюу цаорхой мэдээгээ нөхнө гэсэн үг. Мэдээгээ үгснэгтээрээ нөхөх. За тэгэхээр энэ хоёр үндсэн алхамт аргуудыг нийтд нь бид нар хэлэхдээ lookup table-ийн арга буюу үгснээр нэг зүйлийг бол хэлсэн байж байгаа. Та санаж байгаа гэж бодож байна. За тэр нь болохоор за нэг иймэрхүү маягаар эхний ээлжинд тийм үү те үгснэгтэй байгуулна гэж хэлсэн байгаа. За гэхдээ эдгээр хоорондын бол хамаарлуудыг бид нар бас бодож явах хэрэгтэй гэсэн бодоод тэгээд бүр наривчилсан үгснэгтийг бол байгуулах хэрэгтэй. Жишээ нь энэ болохоор агарын температур болон хөрсний температур хоёрыг хооронд нь хамаарлын ерөнхийдөө скатер маягаар ингэ буулгасан юм график бол байж байгаа. За тэгэхээр аль нь агаар юм, аль нь хөрсний. За ер нь за аль нь яах вэ? За энэ тэнхлийг болохоор хөрсний температур, за агарын температур, за энэ тэнхлийг нь болохоор хөрсний температур гэж бодъё. Хөрсний температур. Тэгэхээр та харж байна энэ хоёр агарын температур болон хөрсний температур хоёр хоорондоо юм шиг ерөнхийдөө бол шугаман хамааралтай байна. Шугаман хамааралтай байна. Гэхдээ ялангуяа энэ хэсгийг харахад бол маш үнэхээр нэгт хамаарал өндөртэй боловч энэ хэсэг рүүгээ ороод ирэхээр ялангуяа температур нэмэх хэсэг рүү ороод ирэхээр хооронд нь хамааралтай гэж хэлэхэд тийм юу байхгүй, маш их юм тархалт өндөртэй байна. Скатер хийсэн ийм градацтай байх нь. Тэгэхээр хэрвээ бид нэр хөрсний температурыг тийм үү те агарын температураар нөхөх гэж байгаа тохиолдолд хөрсний температурыг мэдээ байхгүй байгаа тохиолдолд ямар нэгэн цаорхой байлаа гэхэд энэ тохиолдолд бид нар яах вэ гэхээр за хэрвээ хөрсний температурын утга маань ерөнхийдөө хамгийн их градус нь болохоор асгараваас нэмэх 25-ийн хооронд тийм ээ хэд бэлдсэн юм байна. Нэмэх 25-ийн хооронд. За тэгээ дээрэс нь болохоор ялангуяа энэ за 5 градусаас доош болоод ирсэн тохиолдолд энэ агарын температуртайгаа шугаман хамааралтай байна гэсэн энэ хамаарлыг бол ашиглана гэсэн. Шугаман хамаарлыг ашиглана. Тэсний шугаман интерваляцийг ашиглах боломжтой. За харин энэ тохиолдолд агарын температур нь 5-аас дээш болоод ирсэн тохиолдолд арай өөр хамааралтай байх нь өөр зүйлээр бид нар тодорхойлох боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр энэ үгснэгтээ болохоор бид нар дахиад доош нь буулгаад цэгцэлж оруулж өгөх ёстой гэсэн үг. За хөрсний температурыг тооцоолохдоо за эхний ээлжинд болохоор lookup table-ийн хөрснийхөө температураа бол гаргана. За хэрвээ энэ хөрсний температур нь 5 градусаас бага тохиолдолд тийм ээ байх юм бол тийм ээ үнийг бид нар ямар яваар явах вэ гэхээр t гэсэн за ямар нэгэн бүржүүлэх нь t нэмэх нь b байж болно. За харин s нь 5-аас их болсон тохиолдолд бид нар өөр хамаарлыг олох хэрэгтэй гэсэн өөр ямар нэгэн нөхцөлийг ядаж одоо
5-аас их байсан тохиолдолд үсрээд 5-аас 25-ын хооронд хэлбэлцдэм байна гэсэн энэ утгаа тийм ээ оруулж ирнэ. За тэгээ дээрэс нь энэ үед болохоор хөрсний температур маань бичлээрээ андуурчин энэ болохоор 5-аас 30 баруун 38 хүртэл тийм ээ. Ялангуяа энэ хэсэг дээр нэг 5 градус гэхэд 5-аас доош тийм ээ. Энэ хэсэг мөн дараагийн нэг хэсэг нь тийм ээ. Энэ 35-аас дээш болсон тохиолдлуудад энэ хөрсний температурын нөхцлүүд нь юм байна гэдгийг хийж болно гэсэн. За дахиад хэрвээ энд өөр ядаж за энэ сайхан хангалттай тийм үү те энэ тохиолдлуудад бид нар агарын температур нь байхад олж боллоо гэхэд харин энэ бусад үеүүдэд арай өөр юмар ордуулах хэрэгтэй байх нэ гэсэн үг. Тэгээ ингэж цааш нь ингээд хөвгүүд те бусад өөр хоорондынх нь энээсээ алинасаа хамааралтай байна уу? Эсвэл ингээ хооронд нь ялгах хэвтэй юм байна уу гэх мэт ийм дотор нь ингээ нарийн юмнуудыг хайгаа шинжилгээ явах хэвтэй гэсэн ийм маягаар ингэж lookup table хүснэгтийг бол байгуулна. Эргүүлээд байгуулсан хүснэгтээ ашиглаад энэ нөгөө мэдээнийхаа цорхойг тэгштэглээрээ мөн энэ градацаараа границаараа тэгээд мөн комбинац маягаар өмнөх хоёр